Сайн байцгаана уу? Эдгэрлийн мантраа сувагтаа тавтаа морил. Өнөөдөр бид 3 удаагийн урт амьсгалаар сэтгэлээ амраах бясалгалыг хийнэ. Амьдралд гаднаас нь харахад бүх зүйл зүгээр юм шиг мөртлөө дотор нэг л зүйл тэглээд цээж давчдах үе бидэнд зөндөө тохиолддог. Тиймээс яг тэр амьсгалахад хэцүү болсон үедээ тайвшрах аргад энэхүү бясалгалаар бид суралцах болно. Бясалгалаа эхлүүлэхийн өмнө төвлөрлийн байдалд оръё. Өөртөө ихэн байрлалаа олоод бүх биеэ сайтар нэгсгсэрч гадны хэрэггүй санаа бодлоодаа сүрэг энерги бүхнээ гаргая. Нүдэний санаа алдаж байгаа мэт уртаар нэг амьсгал аваад гаргая. Одоо эхний амьсгалаа авъя. Ходоод нэг гүнээс уушгаа дүүртэл агаарыг шунан соръё. Буцаад гаргахдаа хийлсэн шар аажмаар шалчиж агаараа суллаж байгаа мэт гаргая. Дахин нэг гүнзгий амьсгал авъя. Харин удаа гаргахдаа чинэртэл нь хийсэн шар доторх агаараа барьж дийлэлгүй. Буцааж хүчтэй алдаж байгаа мэт гэж гаргая. Авсан амьсгалаа ингэж гаргахдаа яг одоо нуруунд эрт ноногцсон хүнд ачаа өдрийн туш хуралдсан бүх залхмаар зүйлс нь дотор багтах хаагааргүй болж хөөгдөн гарч байгаагаар төсөөлж амьсгалаа гаргая. Амьсгалаа гаргах мөчид биет нь яг л хөвөн мэт хөнгөрч алчим бүхэнд нь сулран амрахыг мэдрээрэй. Одоо 2 дахь амьсгалаа авна. Энэ удаа амьсгал авахдаа доторт нь оволзоод байгаа тэр цухалдал өөрийгт нь хүргэж тавгуйтуулээд байгаа мэдрэмж дээрээ төвлөрье. Танд төрдөг уур бухимдал цухалдал тавгуйтлын мөн чанар бол үл юм. Яг л салхитай өдрийн үйл шиг таны сэтгэл санааг тавгуйтуулж, цухалдуулж, уурлуулж хаад эргээд салхиар туугдун өнгөрдөг үйл шиг тийм л мөн чанартай.
Тиймээс эдгээр мэдрэмж биедээ хурааж өөрийгөө зовоохын хэрэг юм. Одоо хоёр дахь амьсгалаа. Гүнзгий авъя. Амьсгалаа гаргахдаа тэр бүхэнд л уур цухлаа. Салхинд тун хөөе. Хүчтэй салхиар сайн туугаад өг. Тэр бүхэн танаас холдон одлоо. Сэтгэлд нь ууж ирж, доторт нь цэлмэж, тайвширч байгааг мэдрээрэй. Гурав дахь амьсгал. Энэ удаа уушгаа гараад үргэх биш, харин өөрийгөө хүлээн зөвшөөрөх, ойлгох, уучлах, хайрлах, өөрийгөө алдаж онож болох мэдэхгүй, чадахгүй зүйлтэй ядардаг, туйлддаг, бас амарч зүгээр л өөрийнхөө байх хэрэгтэй бодгол гэдгээ мэдрэх хүчийг сурах болно. Амьсгал авахдаа би өөрийгөө хүлээн зөвшөөрч байна. Гаргахдаа би бүхнийг тавьж явууллаа гэж дотроо хэлээрэй. Ингээд 3 дахь хамгийн гүнзгий амьсгалаа авъя. Амьсгалаа гаргая. Яг л нуруунд дээрх бүх ачаагаа газар тавиад цэлийсэн тал руу харж байгаа мэт. Докторт ямар уужим, ямар эрх чөлөөтэй болсноо одоо мэдэр. Одоо хэвийн амьсгалдаа эргэн шилжиж. Аажмаар яарах хэрэггүй. Бяцлагын ихэнд цээжинд тэглээд байсан тэрхүү давчдах мэдрэмж одоо харилж ямар ууж тайван болсныг мэдэр. Энэхүү тайван энергийг би сэтгэлдээ ажран мэдрэн шингээе. Энэ удаагийн бяцлагыг даган баясаж өөртөө гаргасан энэ цаг хугацаанд нь таны ирэх өдрүүдийн бат бөх суурь дотоод амар амгалан болох болно. Одоо бэлэн болмогцоо нүдээ аажмаар нэгэрээ. Та өөрийнхөө амар амгалан байдлыг, өөрийнхөө эдгэрлийг бүтээл. Таны дотоод ертөнцид өөрийгөө эдгэх агуу хүч байдгийг хизээж битгий мартаарай. Өөртөө цаг гаргасан танд баярлалаа.